Альмаас Movie Guide. Энэ удаагийнх нь Альмагийнх нь ярих кино 2008 оны 21 гэдэг Казиногийн төвхтэй кино. Гол дүрийн Бен бол бидний нэрээдгээр гоц ухаантан genius математикийн ухаан болон тоогдох шийдвэраараа 1000 10,000 за хэд ч юм дээ. Ямар ч хэд сая нэг байдаг гоц хүн. Ерөнхийдөө бол хүн тооны биш ингээд хэлэхэд нэг буруудахгүй. Тэр Харвардын их сургуульд орох гэж ярилцлаганд орж байгаагаар кино маань эхэлж байгаа. Гэхдээ хамгийн сайд юм гэвэл Харвардын их сургуульд эсгэр нэг жил хичнээн яг Бен шиг асар олон genius-ууд ярилцлага өгдөг гэж. Та хичнээн гоц ухаантан байлаа гэж таныг шууд ороод ир манад ор гэд хүлээгээд авчих нь гэвэл горьцны гарц гэнэ. Харвардд жил бүр өргөлөө өгдөг хэдэн 10 гоц ухаантан дундаас бүр гоцын гоцоор тодорч ганцаараа сонгогдно гэдэг нь ёстой л нөгөө тэнгэрийн татгах гэдэг нь юм байл та. Ингээд Бений хичнээн шагнал урамшуул авсан тэр үнсийн дөрөв голчтой их сургуулийн оноо моно 40 байдлыг болцсон. Одоо түүнийг аврах ганц юм бол бусад genius-уудаас ялгарах амьдралын туршлага, ярилцлага авч өгөх хүнийхээ нүдэнд харагдаж амд намтагдтал ярих. Этгүүлэн үнэмшүүлэл, ердүүл тэр. Ингээд Бен амьдралынхаа хамгийн том өөрчлөлтийг авч ирсэн түүхээ түүнд ярьснаар кино эхэлнэ. Бен хоёр найзтайгаа баг зэрэг loser, kind of nerd гэх үдээ хоорондоо л нийлдэг. Бусадтай айхтар найзалж нөхөрлөд байдгүй тийм нэг гурван найз. Гэхдээ тэдний толгой нь бол хоосонгүй. Хурган хідэн шагналтай. Одоо хамтдаа нэг робокон уралдаанд оролцохоор өөрсдийн бүтээсэн өөрөө явдаг машинаар оролцохоор бэлтгэж байгаа. Нэг нартай өдөр мангар олон оюутантай ангид танхимаар хичээлж байхдаа тэр анх удаа Миккид танилцахгүй юу? Микки бол манай их сургуулийнхаа тэг бас нэлийн гайгүй нэр нөлөөтэй толгойтой бол толгойтой багш. Тэр хичээл дээр харин Микки Бений гоц ухааныг баахан бишрэхгүй юу? Бен ч яхав сурсан занг сураар баах биш. Хэний ч хэлж чадахгүй байгааг хинч бодож дийлэхгүй байгаа юмнуудыг цээжээр хэлсэн шигэ саагүй. За ингээд баг анхны хичээлийн өдрөөсөө л эхлээд Бен Миккигийн хайртай шавнарыг болоодглоо. За бас тэгээд хүн юм хон сургуультаа нэг охин крашлнаа. Нөгөөх нь бол угаасаа манийг хизээж тоохгүй байрны тэнгэр юмт. Манер орой номын санд ганцаараа гангар хунгаар гээ сууж ивдлийг танихгүй баачгаад уснаа. Хөөе бро. Үрээдэрдээ. What the fuck? Хинбэ чи ихийн завдлагууд агаад яв гэсээр хагаад хуучин 1-р курстэй хими хичээлээ давтлага ордон байсныг ингээд дагуулад ороод ирлээ. Тэгсэн тэнд нөгөө крашлаад өгчих гээд идэг Жил гээд охин Микки профессор. Тэгээд бас нэг хідэн нөхөр байна. За энэ ч юу олж байгаа вэ? Харанхуй шөнөөр хідэн нөхөрнийг харанхуй өрөөнд цуглчаад урдаа хөзөр тавьчихсан. Инээлдэг чанаалтад 13 тоглоод хамар дараад байж гинөө гэдэл үгүй юм байна. Бүр next level гинэ. Бений зинданд хүрэхгүй л дээ. Гэхдээ яг Бен шиг тоо математикийн ухаандаа сайн гэсэн нөхдүүдийг цуглуулсан л юм байна л да. Бөөнөрөө нийлж байгаа тусдаа нэг систем үүсгэж гисэн. Тэр системээрээ тусдаа код биеийн хилэмжүүд үсгэж хүзрийн тэмдэгтүүдээр цээжлээд нэг үгээр бол нэг баг болж казино ороод олны хүч боломгүй даалаа гэдэг аргаар шударга залилан хийж мөнгө олдог бүлэг хүмүүс болж таарлаа. Тэдний манлайлагч нь Микки. Бенийг өөрийнхөө гоц ухааныг эргэн тойрныхоо хүмүүст харамгүй харуулсан тэр нэг лекцтэй өдөр Микки Бенийг өөрийнхөө багт илсүүлнэ гэд овоо хараандаа авцсан тэр үежилтэй. Гэхдээ яг улаан цам хуйл цаазанда хүмүүс казино тоглохдоо ингэж болохгүй гэсэн дүрм журм байхгүй л дээ. Гэлээч цаанаас л нэг тийм хуйл бус санагдаад байсан болохоор Бен тэдний багт элсхийг зөвшөөрсөнгүй. Маргааш нь Бен 1 цагийн 8,000-ын хөлсөөр ажилдаг дэлгүүрийн лангуудаа зогсож байлаа. Өдрийн бодол шөнийн зүд болсон жийл нь хаалга дэлсэл ороод ирэхин тэр. Тэгснэ нэг занга барьж аваад Бений хүзүүн зүгэд нөхөртөө авах гэсэн юм аа. Чи зөөгээд үзэж би харъя. Гэснэ чихэнд нь чи миний нөхөр болох уу? Магийн яриад явчлаа шүү. За энэ ч нэг л биштэд явчлаа шүү гэсэн. Яг л ёсоор боллоо. Ман жилгой чинь Бенийг нөгөө багтаа илсүүлэхээр л хахуулдаж явааны нь боллоо. Эр хүнийг ходоод орно гэдэг шиг Бенийг жилээр л бариад авчиж байгаа юм чинь. Гэхдээ Бен яг ганц л нөхцлөөр энэ багт орохоор болдгий. Тэр Харвардд ороход төлөх ёстой сургалтын төлбөр болох $300,000 олчих юм бол шууд гарна гэдгээ мэддэхгүй юу? Ингээд бүгд л өөгдөөгүй тгийгээд эхэлцгийхэн тэр 5 хүн баг болж казино ороод хамтын хүчээр асар их хэмжээний мөнгө олно.
Энэ бол цэвэр бизнес. Хинч багийнхаа дүрмийг зөрчиж болохгүй, хинч хизээч өөрийнхөө мэдрэмжинд хөтлөгдөн жинхнээсээ мөрийтэй тоглож болохгүй. Эхэл гисэн цагт эхлэж, олох ёстой мөнгө олоод, зогсох ёстой цагтаа шууд зогсох ёстой. Бүгд өөр өөрийн гэсэн чухал үүрэг рольтой. Өгөөшүүлж бага хэмжээний мөнгө алдах хүний дүр байна. Их мөнгө тавьж илүү ихийг олох дүр байна. Сүүлд нь бүгд олсон мөнгөө яг тэнцээ хувааж явна. Гол нь яг казиногийн босгор алахгүй юу? Орсон л бол хинч хэнийг ч танихгүй. Ингээд let's go. Мөнгө их яста хүү дийлж гарлаа. Бүх юм л болох ёстойгоороо болж ном журмын дагуу. Мань ирч нилээн амтшаад ирлээ. 7 хоног бүр Лас Вегас орж тоглоно. Өөрийнх нь өмнө төсөөлж байгаагүй их мөнгө олоод оюутны байрныхаа өрөөний дүүжийн таазанд олсон мөнгнүүдээ нуун. Нөгөө мөр шороо идэж өссөн хоёр найзаач тоохоо боллоо. Угаас одоо тийхэл байх л да. Вегасын хамгийн тансаг зочид буудлуудад байрлаж өдөр шөнөгүй шоудаж яваа юм чи хоолгүй яваа хоёр nerd найзарчтай яах вилээ гэж юу? Мууханаас. Өөрөөс нь хамаагүй ухаантай genius Ben гэж нэг нөхөр гинт орж ирснээ өөрийнх нь байрыг эзэлсэнд Fisher амар уурлаад нэг өдөр бүгд хамт тоглож байгаа жаахан контрол алдаад арх уугаад буруу ширээнд сууж баахан агсраад бүгд хөөгдөд гарлаа. Тэдний хийж буй энэ бүх зүйлс ердөөсөө ч хүүхдийн тоглоом биш маш чухал маш нухацтай бизнес болохоор Fisher-ын гаргасан энэ алдааг Mickey дэвчиж чадсангүй. Түүнийг шууд багасаа хөөжл. Гэхдээ байна шүү дээ. Яг энэ үед бол Ben айл үжи нөгөө сургалтын төлбөр энтрэ хийчихсэн бүр дагуулад тэгсэн ирнэл нөгөө анх амлж ийснараа сургалтын төлбөрөд болгочоод гарна гэсэн ам байдгүй шүү. За тэгээд хүн юм хойно гинт их мөнгөтэй болж ертөнцийн жамаар энэ мөрийтэй тоглоом гэдэг зүйл хит донтоод нэг л өдөр Fisher араас орж бизнес хийж байгаагаа мартаад баахан мөрийтэй тоглоом тоглож багийнхныхаа дэнчин тавьж олсон баахан мөнгийг бүгдийн салхинд холоо хийсгээд хаялаа. Микигийн уур хүрээд бүгд зайлцгаа тарцгаад чи миний мөнгийг заавал бүгдийг нь олж өгөөрэй гэж Бен рүү баахан ууралж хамаг юм аваад гараад явлаа. Тэгсэн малчнаа алдсан хідэн хонь урах шиг нөгөө ид чинь за ингээд хайрцгаах удаа гэж байтал Бен бүгдийг нь урайлаад хідүүлээ. Өөрсдөө тоглож хийл дөө. Заавал Микигээр ер нь яах юм? Өөрсдөө тоглол өөрсдөө мөнгө хуваагаад авчи. Хэдлээ чаднаа гэж мэгэд нөгөө идээс синхруулээд таяхгүй юу? За энэ төлөөсөө бүх юм буруугаар ирэхин тодорхой болоод эхэлж байгаа юм да. Шунал ихтвэл Бен болно гэж. Дөрмийн дагуу хэсэг жаахан хожж байгаа сүултээ нөгөө казиногийн хамгаалтынхан чинь Бен болон түүний нөхдийн дохио зангаа хамтдаа тоглож их хэмжээний мөнгө хожоод байгааг нь олж мэдээд Бенийг очиж барьж яваад нохоо хашиг зодож гарахгүй юу? Дахиж энэ хотод царайгаа харуул цааш нь харуулна шүү гэж үйдэг. Юу ч хүү болсон бэ? Нөгөө мө ганц ортоо хаашаашаага 2 м шахуу оюутны байранда буцаад иртэл юу ч хүү сэндичэд хайчихсан. Дээвэртэй нус нөгөө мөнгийг нь ч ус авчихж. Микиг нь хийж байгаа хэрэг шүү. Бас өчнөө сар өдрөөр хичээлээ тасалсан болохоор таныг төгсгөж чадахгүй нэ. Манайхаас зайлно гэсэн сургуулийн дамгтай бичиг өөдөнд нь наацсан. Ингэж гар хоосон түүч мөнгөгүй тэдэглэггүй сурсан сургуульгүй найз охингүй найзгүй амьдралгүй боллоо доо хөөх юм. Ер нь гэхдээ одоо манай Монголын нэгэн цахим өрөөтэй тоглоомын аппликейшнуудыг та нар хэр найдвартай гэж бодож байна. За тэгэл тэд нар чинь бөөн зайллан зохион байгуулалттай гарууд үйдэг байхгүй юу да. Жишээ нэг өрөө 8 хүн тоглож байхад 5 6 нь хуурамч хаяг гээл бод. Тэгэл зэрэг олон хаягнаас нэвтрэл айгүй үнэмшилтэй явж байгаа л яг хожихын даван дээр нам дагддаг штеп. Ийм юмд л итгэж донтож хамаг амьдралаа баллавда залуусаа. Яг энэ кинон дээр одоо гараад байгаа үйл явдалтай л агаар нэг шүү юу. За ингээд бүх юм дуусвуудаа гэтэл үгүй юм байна. Тэ хүний шунлаа гэж өнөө Бен гооч Мики дээр буцаж очиж бараг л хөл гарыг нь 7 хшхам гуйж говшиж угаад хамтдаа баг бүрдүүлээд дахиж очиж тоглоё л доо. Одоо би яг үгэнд чи орно. Одоо ёстой хизээч үгнээс чинь гарахгүй л гэж байна. Бен гэж энэ нөхрийн тарих толгой хичнээн потенциалтай гэдгийг мэддэг Микид бол нэг татгалзаад байх хүсэл төрсөнгөө зөвшөөрлөө. Ингээд мань хэд эцсийн удаа хамгийн том гамбл хийхээр буцаад нөгөө газараа зүсээ хувилгаа ирээд тоглож байгаад улаан цайм гардуулан баригдаад зүгтж байтал энэ бүхэн яг үнэндээ нөгөө анх Бенийг олж бариад алах шахам зоддог казиногийн залуу болон Бен хоёрын явуулга байж л тээ. Микиг барих. Мики манер чи энэ улстай өстой хамгийн most wanted man. Хамгийн том мөрийтэй тоглоомч байсан байж таардаг байхгүй юу? Тэгээд тэр казиногийн залуугийн хувьд бол жижиг гарын Бен мити хүүхдэд хідэн төгрөг атгуулж байгаад Мики Шаркийг барих нь хамаагүй чухал гэж.
Ингээд эцэст нь кинон дээр бүх зүйл амар сайхандаа жаргажээ гэдэг шиг Бен мэн ийм амар адал явдалтай өнгөрөөсөн амьдралынхаа түүхийг Харвардын ярилцлага дээр ярьж өгөөд сургуультаа тэнцээд жинхнээсээ дуусч байгаа юм да. Almas Movie Guide.